За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 4 сарын 6-нд манай Монголын сайндрахны төв Good Deeds Day гээд өдөрлөгөө Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахад бэлэн болоод байна. За ерөнхийдөө энэ дээр юу болох вэ гэхээр бид нэр өсвөр үеийнхөө чиглэж байгаа өсвөр үеийн сэтгэл зүйн талаар мэдээлэл мэдлэг зөвлөмжүүдийг өгөх байгаа. За ерөнхийдөө ингээд бид нэр өсвөр насны сэтгэл зүйн асуудлыг мэдж байгаа. За ерөнхийдөө ингээд сэтгэл эрүүл бол бие эрүүл гэсэн үг байдаг шээ тийм ээ. За тийм болохоор бид нэр ингээд ирээдүйн хойч болсон үеэ дэмжих тэдэнд мэдээлэл олох зорилгоор ингээд энэхүү өдөрлөгийг хийж байна. Манай байгууллага жилд 1000 гаруй сайн дурын ажилтнтай ажилтны 80% нь өсвөр насныхан байдаг. Манай хүүхдүүд очоод сургуультай тэнцээ тэтгэлгээ аваад оцсны дараагаар үүсдэг олон асуудлуудын нэг нь хэм бол өсвөр насндаа хөвшүүлээгүй эерэг дадал зуршлуудаас болоод хүүхдүүд маань очиндоо дасахгүй байх, стресстэх, тухгүй байх зэрэг олон асуудлууд үүсэх юм байна лээ. Тийм болохоор та бүхэн маань манай өдөрлөг дээр ирж олон төрлийн мэдээлэл авах боломжтой. Мөн хамтарч ажиллаж байгаа нийслэлийн засаг даргын хамгийн газар Адраа Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтс Монголын хүүхдийн ордон Magic Mascot Монголын хүүхдийн зөвлөл дуучид болон Open Mic баярлалаа. 4 сарын 6-нд Сүхбаатарын талбай дээр болох Good Deeds Day өдөрлөгт маань хүрэлцэн ирээрээ.